дээ. За ярилцлага маань үргэлжилсээр байна. Тэгэхээр өнөөдөр D-Time цэгийн одоо Facebook аль биесний хуудасаар үзэж тавхад Дорногой аймгийн наадмын нээлтийг шууд амжуулан үзүүлсэн. Тэгэхээр яг одоо D-Time сайтын маань одоо хүндэтгэлийн хойморт за Дорногой аймгийн одоо тэрхүү баяр наадмыг найруулсан хоёр найруулагчд болох за Сарагой театрын жүжигчин баяр сайхан болон Сарагой театрын жүжигчин таслах найруулагч Батмөр нар хүрэлцэн ирсэн байна. За сайхан наадж гин үү? Сайхан наадж гин үү? За сайхан наадж гин. Сайхан наадахаас гадна бол та хэд бол одоо нээлтийн ар дээр л амс хийж байгаа байх гэж бодож байна. Энэ жилийн наадмын онцлог бол нэлээд харагдсан. Аймагуудын сумдуудаас нэлээд төлөөлөл ирсэн байсан. Мэдээж одоо наадмын нээлтэн дээр нэлээд анхаарлаа хандуулсан харагдчихсан. Наадмын найруулгыг одоо нэлээд онцлог хийж өгсөн юмсан. Энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ жилд ялангуяа сумдынхан бол их идэвхтэй оролцсон. Яг гэх юм бол аймаг өрнөтгийн наадам гэдэг бол яг л нүүр царай болж идэг учраас бас 14 сумынхаа бас оролцоолох үүднээс ийм хөргөн дэлгүүрээс наадам тэмдэглэсэн. Онцлог гэх юм бол Дорногой аймгийн маань 85 цааш татсан маань 55 жилийн яс хагас тэгш жилийн тохиож байгаа болохоос яг өөхт хүүхэн дээр нь баазж тий хэдийн шин засал гарсан ч гэсэн бас тэр өнгөрсөн үйл явдлыг бас харуулж дууссан сэтрээж бас тэрэнд нь бас он цагийнаас харуулах зорилготой бас. Энэ жилийн наадмын нээлтийг бол за хүмүүс бол ярихдаа за улсын наадмын тутгааргүй сайхан бас зохиомжтой юм сайхан утга агуулгатай нээлт боллоо. Хүмүүс бол мэдэн сэтгэл хангах юм. Угаасаа ер нь наадмын одоо нээлтээр л хүмүүс ер нь тухайн жилийн наадмыг бас шинждэг тийм ээ. Одоо ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд одоо битээр бас хоорондоо ярилцж хагаад энэ жилийн наадмыг арай өөрөөр урд урдны жилүүдээс бас арай өөрөөр хий бас жоохон шинэлэг юм оруулъя гэдэг талаасаа ярилцаад тэгээд хийлээ. Тэгээд ард түмэнд маань одоо сэтгэлд нөрсөн бол одоо тэгээд битээр зорж бүтсэн юм хичээсэн юм маань тэр байна. За наадмын одоо нээлтийн бүрэлдэхүүн хичнээн хүн оролцсон бай. За манай наадмын бүрэлдэхүүнд нийт 96 хүүхэд том хүн гэвэл одоо 42 том оролцсон. Тэрнээс гадна сумдуудын төлөөлөл бол жагсаалаар явсан байна. Жагсаалаар явсан. Тэр бүгдийг оруулах юм бол нийт 400 гаруй оролцлоо. Наадмын нээлтэн зөвхөн нээлтэн. Тэгээд арын албан дээр нийлэх юм бол тэгээд ер нь 500 гаруй бүрэлдэхүүнтэй байсан. Наадмын үйл ажиллагааг бол одоо залуучууд ялангуяа найруулж тэр олон бүрэлдэхүүнийг удирдах за энэ Дорноговын нутгийн онцлогийг харуулна гэдэг бол нэлээд одоо том ажлаас гадна том туршлага болж байгаа гэж бодож байгаа тийм ээ. Хүндрэл бол мэдээж байсан байх гэж бодож байна. Бас сурч авсан зүйлүүд байсан байх гэж бодож байна. Тэр талаас хэдүүлээ саан чөлөөтэй ярилцъя. Ямар хөө байв одоо наадмыг анх удаа найруулж байгаа үстэй тийм ээ. 13 онд найруулж ирсэн үү? 5 залуу найруулж ирсэн. Ер нь л анхудаач биш лээ. Догшин ноёг гэдэгтээ 210 жилийн яваг бас найруулж ирсэн. Тэгээд 80 жилийн ерөнхийдөө юм яхан миний хувьд гэх юм бол битэрийн хувьд гэх юм бол 3 дахь наадам тийм. 3 дахь наадам туршлага бол хөрвүүлж ирсэн. Одоо бол яг туршлагатай болсон тийм. Хүүхдүүд хидийд гарахад маршгүй байх уу? Ямар юунд яавал бүжиглэхэд яах уу гэдэг. Ерөнхийдөө яг наадмын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад одоо яг бага насны хүүхдүүдтэй харьцаад жоохон бэрхшээлтэй л дээ. Тэдрийг наршуулж хөөсөө шүү цангаж. Яг тиймэрхүү бэрхшээлүүд бол байдаг. Гэхдээ 3 дахь наадам манаас бас өмнөх жилийнхээ бодлоос олон хүн хамруулж олон сайхан туршлага өгч байна. За улсын наадмыг найруулсан Баатар найруулагч бол одоо найруулсан хувиа бол бас нэлээд багаар үлдсэн байсан. Та хоёрын хувьд энэ жилийн одоо наадмыг найруулсан хэдэн хувьтай найруулсан гэж бодож байна? Ер нь өөрсдийн бүтээмж, хүмүүсийн орцсон бүтээмж ер нь хэдэн хувьтай? Хувиар үнэлэл бас хувиар үнэлэгч бас хэцүү юм байна. Тэгээд хувиар үнэлэх бас хэцүү. Тэгээд ер нь бол уран бүтээлч хүн гэдэг бол толгой тархиндаа тийм ээ бүгдийг ингээд хараад 100% харсан юм нэг одоо 100% гаргана гэж байхгүй. За бас төсөн мөнгөний хувьд ч байна. Бүтэц бүрэлдэхүүний хувьд ч байна. Битэрийн хувьд бол одоо энэ жил нэг 40% тал байсан да. 40%. Тийм багуу. 40% тал байлаа да. Яг юу л дээ. Наадмын нээлтийг ялангуяа залуу хүнээр яхад бол уран сэтгэмжээрээ илүү идэг учраас төсөн мөнгө гарна л та. Одоо жишээ нь юу гэж амар дэврэгнэр бодоход л юу гэж чинь Дорногой аймгийн бэлэгдэл болсон динозаврыг шууд турист жан дээр алхуулъя гэхэд яаж алхуулах вэ? Яаж шийдэх вэ? Яг бол тэрнийх залуу хүмүүсийн хувьд бол яг сэтгэх тал дээр ч юм уу арай илүү сэтгэж болно.
Гэвч бас нэг хангамж талаасаа тийм ээ. Тийм болохоор уран бүтээлч яг тгийгээ ч ойлгоно, өөртөө санаагч бас тусгаж өгөөд ерөнхийдөө 40-50% нэг гүйцэтгэлээ хийж ивэл за. Ерөнхийдөө наадмын үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг бол ойролцоогоор хэдэн хоног бэлддэг юм байна наадмыг. Ер нь хэдэн хоног сайн ер нь наадмын тэр үйл ажиллагааны эхлэл гэдэг бол маш чухал гэж ярьсан. Олон хоногийн хугацаанд бэлдснээрээ одоо үр дүн гараад байна уу? Эсвэл одоо цөөхөн өдөр шанартай бэлдэх нь үр дүн гарах уу? Эсвэл одоо төлөвлөлт гэдэг талаас байдгүй. Аль аль талаас нь яаж анхаарч ажилладаг вэ? Ер нь бол өөртөө одоо найруулагчд хоорондоо өөртөө санаагаа сайн ойлголцоод тухайн юмдаа тоглуулах гэж байгаа уран бүтээлчтэйгээ ойлголцож байгаа юм бол тэр олон хоног ингээд махлаа, зовоогоод тэгээд их юм шаардлага байхгүй. Найруулагчдын хэлсэн юмыг уран бүтээлчтэй ойлголцож чадчихвэл тэр өрдөөс богино хугацаанд яаж босч болно. Тийм учраас битээр бол сая энэ наадмыг бол одоо нийт бол 5-6 хоногийн дотор бэлтгэлээ хийж босгосон. Тэгээд энд бас урд урдны жилүүд бас хамт орж ирсэн хүмүүс маань бас өсч томроод адилхан ороод тэгээ бас ойлголцоод бас амар байсан. Манай сургуулийн хүүхдүүд бүжигчд бол бас мундаг хүүхдүүд байдаг. Тийм бол тэр хүүхдүүдтэйгээ бас ойлголцож ажиллахад бас амар байлаа. Тэгээд бас энэ засаг захиргааныхантайгаа бас харьцаж ажиллахад бас их төхөмтэй амар байсан. Баян хажууд яах вэ гэх юм аа цаанаа тусал дэмжижсэн болохоор ер нь бол энэ надад бас их гайгүй. Тэгэж бас ер нь урд урдны наадмууд ч гэсэн бас ер нь л манайх нөгөө монголчууд цагийн тулгаж их дуртай шүү дээ. Тийм зантай. Тийм зантай ер нь нийтлэхээр шулуу хайл гэдэг. Тийм учраас тэгээд ер нь нэг 10 хоногийн дотор босдог юм. За урлаг соёлын бол одоо Дорногов аймгийн наадамд бол одоо Сарахуу театрын жүжигчид Сарахуу театрын уран бүтээлч нь хамгийн түрүүнд явдаг. Одоо ингээд хэлбэл за найруулгаас гадна одоо өөртөө ингээд дүрт ороод тоглоод ингээд бүх арга хэмжээнд оролцоо явуулдаг. Ер нь одоо ингээд хөвгүн талаас ер нь баяр наадмаар хэрхэн нааддаг вэ? За ер нь байдаг уу? Наадамтай холбоотой сайхан дурсамжуудаас асуугаалцсан. За миний хувьд бол одоо сүүлийн Сарахуу театрт ороод одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэд ер нь сүүлийн 7 жил яг тэгж наадаж одоо энэ нөрөнгөж явж үзсэн хүн студийн дотор сайхан өнгөрөөд юм да. Урд нь хөтлөгч хийжсэн, бас туслал найруулагч хийжсэн. Тэгэл наадамд гоё болох талаас нь нааш цаашаа гэж хүүсэр хөтлөлтэй. Ер нь наадам тэгээд өнгөрчтэй. Баяраа. Тэгээ миний хувьд бас мөн адилхан л да. Яг л уран бүтээлч гэдэг хүний ер нь бол яг уран бүтээлч гэдэг хүний яг зорилго бол ердөөс наадам хэлтийг сайхан болгох зорилготой. Тийм болохоор урд үдшүүн бэлтгэл ажилтай байдаг. Тэгээ яг маргаашны ердөөсөө яах вэ хүү гэсээр л за тэнцээ очим бүр мөхөд мөр үзье, энэ очиж бүх үзье гэдэг бид яг төлөвлөсөн зүйл бол байдгүй. Гэхдээ бас монгол хүн юм байна хөө бүхөө бас нэг сонирхоод хэний бүх төрүүлж юу хэний мөр айрагдчих юу гэж бас зөв хэмжээний жихаа хэлээд л та. Тэгэхээр залуу хүмүүсийн хувьд бас өөрсдийнхөө одоо зорилго тэмүүлэл энэ онд тавьж байгаа зорилтоос бас хуваалцах гэж байна. Тий, уран бүтээлч хүмүүсийн хувьд бүтээлч мэдээж зорилго байгаа. Дараа жилийн наадмын үдийд гэхэд ямар зорилгоо биелүүлсэн суужээ гэж бодож байна, тийм ээ? Зорилго бол зөндөө байгаа л да. Уран бүтээлч хүний хувьд бол хүс мөрөж байгаа зүйлүүд бол зөндөө байна. Гэхдээ ялангуяа уран бүтээлч жүжигчин хүний урдаас тавьсан зорилгод бол тодорхой л да. Яг дараа жилийн хувьд яах юм бол энэс илүү олон зүйл сурчсан. Хамгийн орон нутгийн наадмаас илүү бичсэн магадгүй бас өөрийнхөө бас гаргасан амжилтыг Монгол орн даяараа бас ахиулчихсан тийм ахиулсан. Бас ер нь бол уран бүтээлч хүний зорилго гэдэг бол аймаг орон нутгийнхаа театр бол аймаг орон нутгийн нэрийг л өндөрт харах жоох зорилготой байдаг. Тэгэхээр тэр зорилготой хүрэхийг л хичээнгүүл одоо манай театр уран бүтээлчтэй ажиллана л да. Ер нь жилээр ажиллаж байгаа. Одоо өнгөрч байгаа 2016 онд хичээнгүүл ажил 17 онд бол дуусах хаад гэж боддог. Тэгээд ер нь адилхан доо уран бүтээлч хүмүүс хувьд миний хувьд ч гэсэн одоо бас тийм зорилготой байна. Одоо тэгээд бас жоохон дэлгэцэн юм руу жоохон хандлагатай болоод бас хаж байж ороод хиймэл санаа байна. Бодол байна. Дараа жилээс бас өөр юм гисэн кинонуудтай ч юм уу тийм ээ. 2-3 кино болдгсон бол. Болохгүй бол яг нэгээс 2 минуттай ч юм уу. Тэгээд тайзны тавилт дээр бол угаасаа театрын бодлого байдаг. Жил болгоны төлөвлөгөө гэж тэрнийхээ дагуу жүжигүүдээ хийдэг юм. Тэгээд уран бүтээлч, хувь уран бүтээлч хувьд дээрээс бол бас өөрийгөө ахид хэмжүүлэх, сурах, дахиж цаашаа хөлбөмбөлөх, олон юм үзэх, харах гэсэн юм л
байна. Завгүй байдаг мэдээж одоо уран бүтээлчд бол нэрэл жилийн баяр наадам одоо урлаг спортын бүхэл арга хэмжээг зохион байгуулцаж оролцдог учраас яг л одоо ард түмний одоо сайхан баярлуулахын төлөө цаг наргуу хөдөлмөрлөж байдаг. Ийм л одоо уран бүтээлч залуучуудын төлөөлөл манай асарт хүрэлцэн ирсэн байгаа. Наадмынхаа хөшүүрийг амссан уу? Арай амсаг байна уу? Амжаагүй л шүү дээ. Наадмынхаа хөшүүрийг амсаагүй л явж байна. Тэгээ би өглөө наадмын хожир явсан. Тэгэхээр айгүй хоочртайсан. Тэгээ сүүлдээ ууралсан. Хошир өгчгээд. Энэ баатан хошироо яг энэ төв цэнгэлдэх хүрээлэн дээр амсч чадаа гэртээ очиж нэг наадмын хошироо эсэр хийж ийцэн. Гэртээ суушрус байж л. Гэхдээ явдал тохиолдож юу нээлттэй үеэр ч юм уу эсвэл Тийм шүү дээ. Урд удаагийн наадам яг аймгийн наадмаа гарсан зохион байгуулна гэдэг бол бас л эн чинь бол туршлага хуримтлуулж байгаа. Дээрээс нь маш олон хүмүүстэй харилцаж байгаа тийм ээ. Сайхан хөгжилтэй ямар турсамж байна? хөгжилтэй практиктэй. Факт бол зөндөө гардаг. Факт бол зөндөө гарч байгаа тий. Хөгжилтэй зүйлүүд бол яг бэлтгэлийн үед л хөгжилтэй зүйлүүд зөндөө гарна л да. Хүүхдүүдэд хайрцаж яхад гарна манай уран бүтээлчд өөрсдөө гарна тэгэл нэр хамдуурж гарах нойр нь болоог байхад өөртөө төрүүлж дуулах мэтчлэн одоо чи одоо юу гэдэг чинь төв цэнгэлэг хүрээлэнд бол мэдээж амьдэр дуулж байхгүй болоо бичлэгтэй дуучин маань гараад яаж яхад хоолой бичлэг тавьж яах ч юм тэр бэлтгэлийн үед бол яг тиймэрхүү хөгжилтэй фактууд бол зөндөө гарна. Тэгэхээр яг цэнгэлдэх яг наадмын нээлтэн дээр л хөгжилтэй зүйл бол гарахгүй гэж юм бид нар ямар ч алдаа матдаг байх хэвээр. Тийм болохоор нээлттэй үйл ажиллагаанд хүртэл хөгжилтэй ч юм факттай зүйл гарахгүй. За яг өнөөдрийн нээлтэн дээр гэхэд хамгийн их санал зовж ирсэн хөтөлбөр юу вэ? За одоо бол нусгшин шүү дээ. Бүх зүйл өнгөрсөн. Эсвэл цагаан дугнаас л их айлаа да. Эсвэл цагаан дугаа энэ ч яг бол төрийн бидний бас дээдлж хүчж явдаг юм. Тийм бол энийг хилтийлэгчгүй унахч бүр цаашлаад унахчгүй гэж. Тэрнээс л одоо хамгийн их зүрх шимширч одоо яг тэр хэсэг дээр одоо яг ингэ буруу харж энэ чинь ингээд шазуураа зуудаг шүү дээ. Хамгийн зунаг тэгж л өнгөрүүлээ. Тэр хэсгээс л хамгийн хэсэг. Бус нь бол яг гэвэл бид нар өөрсдөө тэмцээний бэлдээд яг л ч хадгуусан дээр гарч ирдэг. Тийм асч явдаг юм болохоор бид нар хүн бол зүгээр энэ чи яриад хэлцээр ойлгуулж байна. Хадгуустай бид нар ойлгосч чадахгүй. Энэ жилээс тогийг бас бид нар юу яасан л да анзаарсан бол 9 цэрэг ахаад гарч ирсэн тийм морийг гарч ирсэн тийм. Тэгжээж бас баттай болд юм байна. Тийм хамгаалцтай. Яа тэгэхээр одоо аймаг орон нутгийн удирдлагууд ч бай бидний хувьд ч ард иргэд ч яг айдаг зүйлүүд үзээ эсвэл яг тэгвэл хүн болгоны нэг шүтэж дийдэлдэг юм шиг эндээ байгаад байдаг. Тэрийг унгач юм бол гэл эсвэл цагаан дугуйлыг бол унж мунах юм бол энэ жилийн наадам ерөнхийдөө юм бол нээлтээр онцгой боллоо л гэж хүмүүс дүгнэн тугн наад буухаа гэдэг ч юм. Тийм болохоор хамгийн санаа зовлон зүйл нь энэ жилстэй урд урдын жилийнхаас одоо факт их багтай байлаа. Тэрэндээ бас сэтгэл хангалуун байна. Тий, тэрэн дээр хүн болгоо санаа зовж байсан баг. Ер нь бол бас нэлээд тэн дээр анхаарлаа хандуулсан харагдаж байгаа цэргийн хүртэл нэмсэн тийм ээ. Ер нь бол аливаа зүйлийг зохион байгуулалтаар төлөвлөлтөөр нөх юм бол бас илүү тэр эрсдлээс бол хамгаалж чаддаг гэдэг нь бол өнөөдрийн тэрхүү одоо эсвэл цагаан тугийг сайхан залаад гаргахад бол харагдчихсан. Тэгээд энэ бол бас та бүхний амжилт, та бүхэндээ хамтран ажилласан баг бүрэлдэхүүний тийм ээ маш олон оролцсон хүмүүсийг хүч хөдөлмөрөө гэдгийг энэ цагт бас онцолж хэлмээр байна. Ингээд наадмын үйл ажиллагаа гэдгийг хүмүүстэй хамтран зохион байгуулсан Дорноговынхаа энэ уран бүтээлчд болон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, сумдын төлөөллүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч ирсэн та хоёртаа баярлалаа. Мэдээ залуу хүмүүсийн хувьд замын үзэн урт байгаа. Ирчүүдийн бид нар бүгдээрээ залуучууд учраас маш олон хүч хүмүүсийн ажлууд байгаа. Энэ болгоныхаа ард бас гараарай. Өнөөдөр сайхан маргааш гэж байгаа. Энэ ирээдүйн төлөө та бүхэн хамтдаа урагшлаарай. Тэгээд залуучууд хамтдаа ажиллах юм бол бас илүү амжилт гаргаж болдгоо гэдгийг нээлтийн үйл ажиллагаанаас харуулсан арт иргэдийн маань ам сайтай байгаа учраас та хоёрынхаа уран бүтээлд хамгийн их өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа. Сайхан надараа. За баярлалаа.